Сайн байцгаана уу? Лайв шинээр байна. Өнөөдрийн бичлэгээр бид өдөр тутамдаа уулзах болон татгалзах ёстой 5 шингэн тэдний бид үзүүлэх үр нөлөөг ярилцах болно. Бидний эрүүл мэндэд 5 шингэн. Бид бүгдийн мэдж байгаачлан хамгийн энгийн гэхдээ хамгийн чухал шингэн бол ус юм. Усыг биеийн пропорц, нас хүйс зэргээс хамааран өдөрт 1.5-аас 2 литр уух нь биеийн шингэний балансыг тэнцвэржүүлж, арьсны эрүүл мэнд, энергийн түвшинг дэмждэг байна. Хоёрдугаар, ногоон цай. Ногоон цай нь антиоксидант гэхээр агуулдаг тул тархины үйл ажиллагаа болон бодисын солилцоог сайжруулдаг. Өглөө эсвэл өдөр дундаа уул эрч хүч нэмдэг гэж үздэг учраас олон үндэстнүүд өргөнөөр хэрэглэдэг байна. Кофе хөвшрөлтийг сааруулж анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ. Гэхдээ хит их эсвэл сахартай хэрэглэвэл нойргуудэл, жин нэмэх зэрэг сөргөнөлөө гарч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг минимум оруулсан кофений ашиг тус ба сөргөнөлөө бичлэгээс үзэх боломжтой. Дөрөвдүгээрт нэмэхтэй бүлээн ус. Хоолны дараа уул хоол боловсруулах үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. 5-дугаарт нэмэлт бодисгүй ургамлын шүүс. Натурал шүүс нь витаминаар баялаг учраас эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ сахар, будагч үзс зэргийг ихээр агуулсан бол хязгаарлах зүйтэй. Харин одоо та бүхэнд өдөр тутамдаа татгалзах ёстой 5 шингэн танилцуулъя. 1-р байр нь бидний дуртай энерги ундаа. Кофеин болон сахар ихээр агуулдаг учраас хурдан сэргэлт өгдөгч урт хугацаанд тархинд стресс үүсгэж биднийг ядраадаг байна. 2-дугаарт газтай ундаа. Газтай ундаанд ихээр агуулдаг сахар, хий, хүчлэг бодисууд нь жингээ илүүдэл ясны сэргэлжлэхэд түн бум асуудал их болдог учраас аль болох зайлс хийх хэрэгтэй. 3-дугаарт буруу эргэлсэн кофе. Кофег эсрэгээрээ сахартай эсвэл хэтрүүлэн эргэлснээс үүдэн нойргуудах, стресстэх, таргалах зэрэг сөрөг үр дагавар дагуулах боломжтой. 4-дүгээрт алкогол. Биеийн шингээ алдагдах, илэгний ачаал нэмэгдэх, нойргуудах, сэтгэл санаа докторгүй болох гэд олон асуудлын гол шалтгаан болдог. Хүн бидний цаг хугацаа болон санхүүгийн хамгийн том дайс учраас зарим нэг гаралтыг нүдэн анаад өнгөрөх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь хит их чихэр, будагч үзс агуулсан цай эсвэл шүүс. Түр хугацаанд энерги өгч амны цангаа тайлжуулагч, дараа нь ядрах, анхаарал төвлөрөлт буурах, жин нэмэх, шүд хорхоодох гэд олон сөрөг нөлөөтэй. Тиймээс эдгээр 5 шингэнээс татгалзаарай гэж зөвлөмөр байна. Бидний энерги, эрч хүч, эрүүл мэндгээд бүгд өдөр тутамдаа юу ууж, юу идэж байгаагаас шууд хамаардаг учраас эхний ээлжинд уг зүйлсээ эрүүлжүүлээрэй. Хэрвээ танд энэ удаагийн бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийхээ бүү мартаарай.